Хобби клуб тавтан морил үзэгчтэй. Хобби сонирхол бол манай нэвтрүүлгийн хамгийн гол сэдэв. Хобби сонирхол хүний амьдралыг амтай болгоо зогсохгүй амжилтын үндэс болдгийг үзэгч та бүхэн өмнөх нэвтрүүлгүүдээр үзсэн байх. Харин энэ удаагийн дугаараараа бид хэн бүхэнд байгаад байдаггүй ховор хоббитнуудыг онцолж байна. Анч бүсгүй хэмээн олноо танил болсон энэ хүний тухай анх сонсоход гайхмаар сонин санагдсан юм. Бүсгийн хүнд баймгүй эрт зориг төвчээртэй тэрээр музейн үзмэрийг сэлбэх даалгавраар тайгын багваг авлаж байсан. Энэ тухайн л уншид сонсоход ёстой л адал явдал зохиолын гол баатар гэлтэй түүний хобби сонирхлыг хобби клуб үзэгч та бүхэнд сонирхуулж байна. Хөх тэнгэр дураараа дүүлэн нисэх шувууд түүний сонирхлыг өөрийн ирэхгүй татдаг. Тэр тусмаа их эзэн Чингис хаан хувлаад сүр хүчийг бадраасан анч шуудыг судлах, тэдний тухай материалыг цуглуулахад их цагаа зарцуулдаг нэгэн. Хэдэн жилийн дараа өр хойч маань байгаль дэлхийн ан амьтныг музейн үзүүрээс л харахгүй гэсэн бяцхан эмзэглийг сэтгэлдээ тээж явдаг отхон сайхан зориг танчин бүсгүйтэй хобби сонирхлоороо нэгдэж байна. Үзэгчтэй хобби клубын ховор хоббитнууд студид хүрэлцээрсэн байна. Байгалийн түүхийн музей Эрдэм шинжилгээ арга зүй сан хөмөргийн тасгийн дарга хөгтөн амьтан судлаач Жавцмаа Монголын анч шувуу сонирхчны холбооны тэргүүн отхон сайхнаар хүрэлцээрсэн байна. Та хоёрын арай мэндийг хүргэе. Энэ арай мэнд хүргэе үзэгчтэй. Ховор сонин хоббитэй бас судалтай. Гэхдээ хүн болгон өөр өөрсдийн гэсэн хоббитэй сонирхолтой тэргээр бол энерги өөртөө хоримтлуулж явдаг гэж би ойлгодог. Миний хувьд бол би өөрийнхөө төр хийж байгаа зүйлүүдээс бол асар хэмжээний энерги авч тэргүүрээ би бараг амьдарч явдаг гэж хэлэхэд болно да. Жишээлбэл нэг амтны яс харахад тэр хөрөөдөд ингээд харуул ямар гоё дүр харагдах бол тий. Гэхмэчлэн ингээд бодно. Тэрнээс гадна нөгөө багаасаа ан хийсэн учраас аавтайгаа явж тэгээ миний мэрэгжилч сүүлдээ тэр мэрэгчлэр эзэмшлээ. Тэгэхээр зэрэг ер нь энэ ан амтны зүйлүүдээр нэг чихмэл хийх ч юм уу тий. Эсвэл нэг юм гоё нэг тийм сонин гойд зүйлүүдийг хий гэж их боддог мөрөддөг байсан. Би хамгийн анх миний тэр чихмэл хийх зүйлийг миний сонирхлыг татсан юу хинбэ гэхээр зэрэг би зүгээр ан хийх л дуртай байсан болохоос тэр чихмэлийг хий гэсэн сонирхол надад байдаггүйсэн байхгүй. Тэгээд энэ Монголын анчны нийгмийн төв зүйл 1992 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд тэр Агнуурын музейд мэрэгчлэнээр очсон л да би. Тэнд очингуудаа тэнд нэг Баасан дөрж гэдэг мундаг Унгорт төгссөн тийм чихмэлийн мастер залуу байсан. Тэгээд тэрнтэй хоёулаа хамтраад чихмэл хийж байхад нь хараад их л гоё юм шиг санагдсан. Яг л өөрөө би амтны талын мэрэгчлээ хүн учраас тэгээд тэрнтэйгээ хоёулаа нийлж жаад бас их гоё зүйлүүдийг жижигхэн хөөрхөн чихмэлүүдийг хийж сурсан л да. Тэгээд тэр нэс эхлээл ер нь энэ чихмэл гэдэг юмыг хийх юмсан. Энэ Монголын энэ том төв музейд очиж ажиллах юмсан гэсэн тийм мөрөөдөл надад байдаг байсан. Миний хувьд бол хобби маань угаасаа миний харьцаж байсан гэр бүл өсөж өссөн тэр лагерын орчмоос л ихсэн баг. Яг нэг зүг рүүгээ орсон гэхдээ би угаасаа амтны дуртай багтаа их шууд хийж идэг байсан. Манай ээж аавч гэсэн юм баг байхад манад бүр гөрөөсний янз бүр бид нэр лагерд байхад хийж байсан. Ер нь тэгэл тэрнээс л үүдээс эхлээд миний ер нь энэ амтан шоу сонирхоо би ихэлсэн л дээ. Маань ангөрөөгөө олоод авчираад тэр нь ингээд харахад бас нэг үхцэн амтэн тий. Энийг ингээд нэг чихмэл хийгээд босгож үзвэл ямар болоо гэж боддог байсан. Нэг хоёроор нь хийж үзчихлээ байсан л да. За тэгэхээр зэрэг амтны чихмэл гэдэг маань бол их сонин урлагийн бүтээлтэй. Тэдгээр амтад ингээд агнагдаад сны дараа бол мэдээж юм хүл байдал орж байгаа. Тэр амтныг дахин сэргээж үзэгчд болон гадаад дотоодын олон үзэгчтэй бол ингээд харуулж үзүүлж байгаа. Тэр бол асар их тийм нэг осондоо тэр амтныг амьд болгож харуулж байгаа гэдгээр их сайхан зүйл болов гэж боддог л. Энэ бол бидний хобби тий. Тэгвэл мэрэгжил бол биш шүү дээ хобби. Гэдгээр бол их онцлог юм да. Тэгэхээр Жасмагчийн тухайд гэх юм бол яг ажил амьдралтай нь холбогдолтой л да энэ хобби тий. Яг байгалийн түүхийн музейд ажилладаг гэдэг утгаараа харин отхон сайхан ахын хувьд бол яагаад яг ийм хоббитой болов? За яг Жасмагчийн хэлдэгтэй адил энэ бол миний хувьд бол ялчгүй хобби мэрэгжил биш. 10 жил байхдаа заримдаа хичээл таслалнаа. Хичээл таслахлаараа түм үзэд ирдэг байсан. Түм үзэд ирдэг учир нь бодох тэр угаасаа байгаль ан амьтан гэсэн өөрийн тэм
тэмүүлэл байдаг юм бид хүнд. Тэгээ энд ирэхлээр нэг тийм орчинд нь орчдөг, хүн тайвширдаг те. Нөгөө амьтанд хайртай дуртай амьтанд дотроо орчдөг болохоор их хүн өөр болдго юм мэдээлтэй. Би ягаад яг энд ирсэн гэхдээ энэ маань одоо нөгөө эдлэг шонхорлол тоо. Одоо манай нөгөө Монгол улсын төсөвд маань мэдгүй хэдэн сая доллар оруулсан би мэдэхгүй. Тэгэхдээ би энийг тэр мөнгөд талаас нь боддгоо. Миний өөрийн хобби, энэ одоо цэвэр миний хобби шүү дээ. Бүр багын хобби. Энэ шонхор суу, гар дээрээ суулгаад хоолоо тэжээд шуу ан барьж байгаа нь чухал биш л дээ. Тэгэхдээ бас гоё л доо. Хамгийн гоё юм энэ шууг нисэж байгаа хар хамгийн гоё гэдэг. Тэрүүн дээр л би үүндээ сэтгэл алдардаг л да. Багаас ан амтан сонирхож харж явсандаа ер нь тэгээ жоохон байхад хүүхдүүд ухцсан амтай аваад ирдэг гэсэн зурам тагтаа юу зараамаараа. Тэгээ энийг нэг буцаад нэг ингээ чихмэл хийгээд нэг амьд төрхөнд нь оруулаад үзвэл яасан юм бэ гэсэн тийм бодол их төрдөг байсан л да багтаа. Ер нь ийшээ яг орсон үе нь болох дээр яг хөө би ч одоо 2005 онд шуу судлаач болдгоо намайг мэддэг байсан. Би бас нөгөө шуу их сонирхдаг, ялангуяа махчин шуу их сонирхдаг багасаа. Тэгээд нэг удаа болдгоо та би уулзаа сууж байхад болдгоон өрөөнд энэ такси жирмээ ингээд энэ сэтгүүл ширээн дээр нь байсан. Тэгээд би болдгоогоос асуугаад энэ юун сэтгүүл ингээд харсан чи орос сэтгүүл байсан байхгүй. Ерөөс ийм сэтгүүл байдгийг ч бас мэддгүйсэн. Тэгээд болдгоогоос асуусан чи харин болдгоо сая Стариков Юрий Владимирович гээд Ленинградын байгалийн музейн мэрэгчлэлтэн манад ирсэн шүү дээ. Тэнд бас ингээд биднэрт бас нэг жоохон практик юм өмнөөс ингээд танилцуулсан, ажлаасаа танилцуулсан. Тэгээд тэр хүн надад сэтгүүл өгсөн ингээд. Тэгэл миний ер нь яг энэ хобби ийшээ гүнзгий орсон гэвэл энэ сэтгүүлээс эхэлсэн л дээ. Яг л би энэ дээрээс энэ амьтныг яаж ингэж яг амьд юм шиг болгодгийг хараад гайхсан. Тэмүүлэг хийгээд чинь тодорхой хэмжээний одоо сурах барих асуудал бол зөндөө шүү дээ. Зүгээр нэг одоо янз бүрийн интернетээс юм олоод одоо ингээд хийхгүй учраас яг яаж сурч ирсэн бэ? Болдгоогаар дамжуулаад би Ленинград явсан. Ленинград очиод Стариковын тэр музейд бас чихмэлэнтгийг яаж хийдгийг үзэж харж байгаа хооронд Стариков Сухарев гээд одоо Оросын ер нь нэг номерын чихмэлчин хүн л дээ. Тэдний студ дээр намайг дагуулж очиод тэнд би ер нь сар тэдний студид одоо чихмэл гэдгийг яаж хийдгийг нүдэрээ харсан тий. Ер нь 1000 удаа сонсчээс нэг удаа харагддаг чи яг л үнэн байдаг юм байлээ. Тэгэл ер нь амьтныг ер нь хамгийн чухал нь яг л амьд юм шиг тий хүн хараад нэг чочоод тий энэ ч юу амьд юм уу бараг нүд нь хөдлөд байгаа юм шиг. Тэгээ хөдөлгөөн тэр интерьер дизайн оруулсан байдал эднэр бол үнэнхүү агуу байсан л да. Яг хөө эхний ээлжинд бол нэг багшаар заалгаж байгаа тийм. Тэр багш бол үнэхээр гайхамшигтай багш нар байна л да. Одоо тэр би ярьжсэн тийм Монголын анчтын нийгмийн төгсгөлдөөс Баасан Дорж гэж мундаг чихмэлчин байлаа. Манай миний багш Долгорын Дагимаа гэж хүн байна. 2 жил шахуу би одоо багштайгаа хамтраад тэр бол одоо миний баг анхны одоо жинхэнэ детальчилж юм зааж өгсөн багш маань бол Долгорын Дагимаа. Тэр хүн бол үнэхээр гайхамшигтай гоё чихмэлийг манай байгалийн төвхөн музейн одоо үзмрүүдийн 80% нь бол одоо тэр хүний хийсэн чихмэл байгаа. Багштайгаа нийлээд одоо тэр цэвэл гэж урлын соёлын гавь сэтгэлтэн цэвэл гэж мундаг том чихмэлчин байсан. Тэр хүн бол миний одоо багшийн багш нь. Тэгээ ер нь энэ эмэгтэйчүүд ан хийж, эмэгтэйчүүд тэр одоо чихмэл хийх гол их усрын тэр цэвэл гэдэг хүнээс бол их усртэй тавигдсан гэж би ойлгодог л доо. Мөн Смитсоны байгалийн төвхөн музейн Пол Раймер гэдэг одоо мундаг чихмэлчингүүд гэх мэтлэн харин би их азтай Монголын дандаа сайн гадаадын хамгийн сайн тэр мундаг хүмүүстэй ингэж таарч тэр хүмүүсийн тэр сайхан зүйлийг нь сурч авч ингэж байгаад бол их баяртай байгаа. Ойролцоогоор нийт хичнээн чихмэл хийсэн бэ? Ер нь ямар чихмэлүүд зохилдог вэ? Би бол нэг айхтар том чихмэлүүдийг л хийгээгүй. Тэр том чихмэлүүдийг хийхэд чинь хэцүү л дээ. Бас хүний бие хүчний тий ялангуяа эрэгтэй хүмүүс хийхэд яг том чихмэлийг хийхэд бол бас нэлээд тохиромжтой болоо гэж боддгийг. Тэгээ эмэгтэй хүн чинь уран шүү дээ ер нь тий. Юм оюун, нямбай. Тэгээд би бол жижиг тэр амьтдыг ялангуяа жижиг мэрэгчдийг хийх аягүй дуртай. Одоо хамгийн том гэх юм бол мэрэгч дотроос чинь бол менж гэж амтан байгаа. Тэгээд таруугийн хийн, зурмаа хийн. Тэгээд жижиг одоо жоохон мэрэгч одоо үлийн цагаан багтан гэх мэт жижигхэн гарын дор юмнуудыг бол бас их уран хөөрхөн хийн л дээ.
тухайн амьтны одоо ялангуяа мэрэгжлийн төвшөнд одоо ингээд амьтан судлаач болоод ирэхээр зэрэг тэр одоо жижиг мэрэгч гэдэг амьтан маань бол ерөөсөй байгаль дээр асар их нөлөөтэй юм аа. Жишээлбэл одоо юу гэдгийг нөх ухаатай нөхөн дотор байгаа юугаа шороогоо гаргаад байгалийн одоо хөрсийг одоо ингэж сэргэжүүлж өгөх үйл ажиллагаа явуулдаг юм байна. Түүнээс гадна одоо хөрсөнд агаарыг одоо нөх ухаж бий болгодог юм байна. Өөрийнхөөс гаргасан баасаа тийм ээ. Тэр нь бол одоо ингээд байгаль дээр ургамал урахад бордоо болж өгдөг юм байна. Хамгийн сүүлд нь юу гэхээр зэрэг тухайн одоо жижиг мэрэгч амьтан маань махчин амьтдын хоол тэжээл болдгоор юм онцлог юм байна гэж одоо мэдэрсний үндсэн дээрээс жижиг мэрэгчлээ амьтдыг үл байгалийн түүхийн музейд олноор нь одоо ерөөсөө бид нар байлгах хэрэгтэй юм байна. Хүмүүс энэ амьтны одоо өөрийнх нь байгаль дээр үзүүлэх одоо нөлөөг нь мэддэггүй юм байна. Энийг одоо ерөөсөө хийвэл дээр юм байна гэж би бодоод байгаа л да. Отгон сайхаахын хувьд бол шувуу сонирхдаг. Нөгөө Монголын амт шувуу сонирхчны холбооны тэргүүн. Тэрний хувьд бол байнга шувууны чихмэл хийдэг баг. Ер нь бол би илүү шувуунд дуртай л да. За энэ шувууг чихмэл хийхэд мэдээж хэрэг шувуу шаардлага хангацсан байх ёстой. Тийм ээ. Тэгээд энийг одоо маш зөв өвчин. Энийг бол өвчсөн шувуу болохоор би доороос ингээ өвчөөд тэгээд доторх махын ерөөсө дотроо ямар ч мах байх ёсгүй. Энд чи одоо өмхийрнтэй ялзан гэдэг тийм асуудал үүсэхгүй байх ёстой. Тийм учраас энэ шувууга эхлээд өвчин. Өвчнийхаа дараа бүх махын салгаад одоо юу гэдгийг те энэ өөх тос. Өөх тосноос нь салгана. Өөх тосноос нь салгаад бас тусгай юм шотгоор ч юм уу те өөхийг ингээд маш нарийн авах ёстой. Ямар ч өөх үлдээх ёсгүй. Тэгээд энэ чинь цусын найрлагын. Цусын найрлахад энэ чинь тэр чигээр нь ингээд усан тэн штэ. Усан тийгээд угаагаад гаргаж ирээд вокто феррит савн тэгээ бас нилээн сан угаана. Угаагаад гаргаж ирээд бүр усан тунгалаг ботлон угаана. Тэгснийхаа дараа сэнсээр үлээлгэж одоо яг энэ одоо бүх үүдийн сэргээж өгнө. Шувуунд бол 2-3 цаг шаардлагана бас тэгтээ бас хэмжээгээр бас мэдээж хэрэг том ямар шувуу байна вэ бас шаарддаг. Энэ хуранд бол нэг 2-3 цаг л шаарддаг. За ингээд шувуу маань ерөнхийдөө болчихлоо. За байгаль дээр байгаа зураг нь ерөнхийдөө энэ шүү дээ, тийм ээ. Тэгээ ерөн байгаль дээр байгаа шувуугаа сайн харьцуулаад ямар хэлбэр галбар өгвөл гоё харагдаж байна те. Энэ шувууны хамгийн гоё гэсэн юмыг л аль болох гаргаад үзүүлэх гэвэл одоо яг тэр нөгөө орон орсон үедээ охтуудтай таалагдахын тулд эдгээр чинь ингээд үд мүдээ дэлгээд явахдаа энэ сүүл ингэж их гоё. Одоо нөгөө манайх нөгөө тогс шуу байдаг шүү дээ. Арилхион шиг тэрнээс дутаад авахгүй гоё шуу байгаа үстэй энэ. Хийсний дараа болохоор үнэхээр гоё сэтгэл төрдөм байлээ. Нөгөө анх ингээл нөгөө арсын авчраад яг чихмэл бэлэн болсны дараа л үнэхээр яг амьдар ам шиг их гоё сэтгэл төрүүлдэм байлээ. Тэгээд ихэнх нөгөө чихмэлүүдээ хүмүүст бэлгэлдэг гэсэн шүү дээ. Тэгэл яг энэ чихмэл яг өөртөө аваад яг баярлж байгаа хүмүүсийн сэтгэлийг хараад танд их сайхан сэтгэл төрдөг байх. Миний нэг хийсэн баавга гэдгийг. Тэр баавга болохоор одоо бараг л 20-30 жилийн өмнө хийсэн баавга. Ер нь ингээд хамаагүй юм жоохон мэдээж дээр үеийн технологи, хуучны технологиор хийсэн байлээ л дээ. Гэхдээ ингээд дотор нь нөгөө гипс юм шиг шавцсан. Тэгээ шүдэн унтсан, гипснүүд нь ингээд салаад унтсан. Тэгэл тэр хүн авчирч өгөө чи энийг нэг гоё болгоод өгч чадах уу гэх. Тэг би өөртөө жоохон эргэлцсэн л дээ. Энд чинь 20-30 жил болсон баавга айдын одоо амбар юун дотор байсан. Нийл тоо шороо болцсон юм. Тэгэл за би юу ч гэсэн авъя. Аваад үзье ахаа гэ. Та нэг 10 хоногийн дараа ирээрэй гэ. Тэгээ нөгөөдгийг аваад би ихлээл арснаас нь яаж арсын тэр буцаагаад
дахин боловсруулалт хийх. Тэгэл эхнээс нь хийсэн л дээ. Одоо би таньдуу бас залгаж байлуу да яаж салгуур дээр мээр. Тэгээ салгасан тэр харин ихгүй салсан. Тухайн үедээ тэрнийг боловсруулалтыг маш сайн хийсэн юм байлээ. Ерөөсөө айгүй сайхан унаад арьсан салаад ирсэн. Тэгэл би өөрөө хийж эхэлсэн л дээ. Одоо буцаагаад одоо толгойг нь хөөсөөр игээл шүтийн хиймлэр хийм авч хийгээл хамрын бүр тастаж авангуудаа хиймэл хамар хийгээд тэр зурагч надад байгаа чи надад өгсөн шүү. Бага хаа тийм ээ. Тэгэл ер нь 7 хоногийн дараа би бол хийгээд тавьсан. Нөгөө ах манч хүрээд ирсэн хурж ирэл баавгаар хараал байсан л та. Би одоо яах болов гэж бас хүн сэтгэлд нь хүрсэн болов юм гэсэн чинь тэр ах бол толгоохос өсөрч ийсэн. Энэ миний баавга мөн үү гэд. Тэгээд би муу юм авсарч өгөхөөр яг л тэр нэг жоохон засвар хийдэг. Ямар сайхан сэтгэлтэй тэрнийг авч явахад би бол өөрөөрөө бас л тухайд бол тийм бахархаж байсан нэрээ. Тэр бол бас миний бас их гоё хийсэн. Яг л тэр чинь 20 30 жилийн өмнө тэгэл буцаагаа тэгэж би бас чадсандаа бас баярлсан л та. Эмэг хийх хоббитайгаа энэ эмэгнүүдээ хүмүүст үзүүлээ. Их сонир л да. Би ер нь хитгээд хувцалж байх хитгээд одоо янз бүрийн зүүх энэ төр дуртай. Тэг ер нь тэрнээс л эхэлтэй л дээ. Тэгэл ер нь нэг хийж үзүүл яадаг юм шүү дээ. Нэг удаа нэг юм бугын хаягдсан эвэр байсан. Бүр ингээд зүсээд тавьсан. Тэгээ тэрийг хараад энийг ингээд яг тэр хэв өөрийнх нь байгаа яг хэлбэрээр ингээд хөрөөдөж үзээд тэгээ хараад яасан чинь дотор талынх нь энэ хэмгэнүүд нь унаад ийм бөөрөнхий юу болсон байхгүй. Тэгэхээр энийг яг би нэг тийм 2 эм хийгээд зүүсэн байхгүй. Тэгээ доод талд нь чоны хумс хийгээд тэгээ тэр чинь дандаа л хаягдл юмнууд ч хүмүүс хаягдсан тоохгүй. Хөдөө гадаа ингэ байж идэг. Завсаас нь өөрөө ч гэсэн зүүцсэн байгаас тий. Хоёр дахь миний нөхөр зураач хүн байсан. Ерөөпийн актемт төгсөн бог тааны музейн захирал гомбын төв сайхан гэж хүн байсан. Тэгээ тэр хүний одоо бас нөлөө надад байсан болоо гэж боддог шүү дээ. Их гоё одоо хувцалж барихтэй, их гоё өнгөтэй зүйлийг сонирхох, этгээд юмыг харж тий нүд баясгах энэ тэр бас тэр хүнээс нөлөөсөн гэж боддог. Өчтөр бас надад бэлгэлэхэд их сайхан сэтгэл төрсөн л дээ. Яг тэгвэл зөвхөн надад зориулсан цар ганц эмэг гэж бодохоор яг юм нөө гар урлалын юм эмэгнүүд үнэхээр яг тэр утгаараа л их үнцэнтэй байдаг байх тийм. Тэр нь гол нь л тэр л дээ. Энд чинь дахин давтагдахгүй шүү дээ. Одоо яг энийг ингээд зүгээд явах дахиад өөр хүн зүггүй л байхгүй юу? Таны малгаас анхаарал татж байна гар урлалын юм шиг байна тий. Тий, энэ бол яг цэвэр гар урлалын. Бас л нэг л удаа хийсэн юм. Энэ бол Оросын холбооны улсын Якутын ардын жүжигчин эмэгтэй надад өөрийнхөө гараар хийж бэлгэлсэн юм гоё малгай. Энэ малгайг бол өөрөө хэлэхдээ хурдан морины дээлсүүлэр би сүлжсэн шүү гэж надад бэлгэлсэн юм байна. Тэгээ би энд бол их бахархаж авдаг. Яагаад гэвэл Монголын эмэгтэйчүүд эртээр үеэс дандаа тоорцог өмсдөг гэсэн гэж байгаа. Гэхдээ тэр тоорцог нь ямар байсан гэхээр эсхий тоорцог мөртлөө хажуу талаар нь дандаа гошлон гэд ингээд яг адууны юугаар хийсэн дээлсүүлэр хийсэн тийм юу ингэж тойруулж хийдэг. Тийм гоё юутай уламжлалтай байсан гэж миний эмээ надад ярьдаг байсан. Тэгээ тэр хүний энэ надад зориулж хийж өгсөн юмд би их баярлж ингээд дандаа байнга ирнэ өөрөө дандаа өмсөж явдаг. Энэгээр ч хүмүүс бас их танигддаг байх гэж боддог шүү дээ. Танд хэдэн жил болж байгаа вэ? Одоо баг 5 6 жил болж байна. Энийг өмсөд. Үзчихэд манаас гайхчих магадгүй. Энд шоу яриад энд нөгөө мэрэгч амтын яриад байна гэд хоёулаа яг энэ хоёр хүнийг холбож өгж байгаа зүйл маань бол яг нөгөө амтны чихмэл хийх хобби маань нэгтгэж өгж байгаа. Бас яг анх яаж танилцж ирсэн бэ та хоёр? Байгалийн түүхийн музейд ажилладаг байсан будах Жавзмагч бит хоёрыг танилцуулаад тэгээд тэрнээс хойш бит хоёр одоо хобби гэдэг талаас холбоотой байнга одоо нэг нэгнтэйгээ ярьдаг ийм юм ингэж хийвэл тэг зүгээр юм уу үгүй юм уу гэдэг юм хин хинээсээ туршлага бас их судалдаг л да. Жохон шар хүү орж ирсэн. Тэгээд асуусан чинь энэ одоо чихмэл хийдгээ гэдэг. Тэгжил битэр одоо өөрсдийнхөө хоббигоор танилцсан гэхүү дээ тий. Одоо тэгэл ан амтан шуугаар чихмэл хийж штэ. Тэгээд ан амтны амь хөнөөлөө ч юм уу тийм эмзэглэлтэй хүмүүс ер нь хэр таарж явсан. Байлгүй хөө олон дотор чи янз бүрийн усуд байна нэгдүгээр. Хоёрдугаар тэгээ яг энэ тухайн амтныг агнана гэдэг маань бол ерөөсөө юм шүү дээ. Заавалчгүй одоо өөрсдийнхөө нэг зөвшөөрөл авдаг газар удаа шүү дээ. Байгаль орчны яам байна. Тэгэл соёлын зориултаагаар одоо агнах. Эсвэл ерөөсөө сургалтын зориултаа агнадаг ч юм уу те. Эдгээр амттыг бол залуу үгийн сайхнаас орчилт гэж авч музейд тавина гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ер нь Монгол улсад маань одоо ан амтэн гэж ер нь цөөрж штэ. Том сайхан туурайтай амтнууд байна. Одоо жишээлбэл бид нэр одоо энэ богод уулын ингэрт ирсэн байна. Манайхын залаатай амд лагерт гаддаг байсан. Шөндөө гахаа орж ирээд хогийн сав ухаад айлгадаг байсан. Буг орж ирээд хээвнийг хажуугаар өнгөрөөл явдаг байсан. Хотын төвд ордог. Тэр буг одоо баахгүй болсон. Ер нь тэгэхээр
яг чихмэл хийдэг гэдэг талаас бас би өөрөө ч гэсэн эмзэглдэг л дээ. Одоо энэ амьтныг одоо хүцэн амьтан ингээд хүм бариад ирдэг. Заримдаа бүр ховор амьтан ч бариад ирдэг. Тэгээд тэд нэр зарим нь яг нэг нь олсон хээр тал явж байгаад ингээ хүцэн байхад нь авчирсан гэж ярьдаг л да тий. Гэхдээ дотроо бол маш их эмзэглдэг. Яг энийг нэг талаасаа бол манайхан хамаг сайхан амьтан маань урагшаа гараад байна шүү дээ. Хил гайл дээр өчнөө амьтан хураагдчихээн тий. Яг тэр талаас нь бол би авчирсан хүмүүсийн юм бол хийж өгдөг л дээ. Хоёрын хоббиос нөгөө багада аавтайгаа ан хийжсэнд маш холбоотой байх л та тий. Хоёулаа л яг дулсамжийн сонсож байхад нөгөө аавтайгаа ан хийдэг байсан гэд ярьж ирсэн. Би нэг юм би жоохон байсан юм аа. Гэхдээ дүр төрхөн ингээ орж ирдэг. Миний аав чинь цэргийн хүндтэй орондоо дор цэргийн хүн байсан. Миний аавын найз одоо Дандарбатар. Энэ хоёр их анд явдаг байсан. Би одоо 5 6 настай л байсан шиг санаж байна. Бид нар нэг анд явсан. Тэгээд үнэг гарч ирээд үнэг чи ерөөсөө мартамтгай амт юм байна. Нэг үнэг гарч ирсэн. Тэгэл нөгөө хэд маа нөгөө том амтандаа ч юм уу садараад нөгөө үнгөөч нэг тоогоогүй. Үнэг гүйж гарч ирээд би аава энэ үнэг гэдэг. Аав маань ч нэх үнэгний хойноос гүгөөгүй үнэг чи бидрийг хараад зогсоод байсан. Би наанаас нь гүгөөл очсон л да. Нөгөөх маань гүйдгүү зогсоод хараад над руу хараад зогсоод байсан. Тэгэл гоц гэх нэг тогдын ардлуу алга болсон. Тэгээд би за энэ үнэг чи ингээ гүгөөд алга болчих та доо гэх. Аав Дандарбаатаргаа ирч одоо тэр том ан манга яриад тэр цаана ижсэн. Би нөгөө үнэгээ хаагаад толгодынх нь ард нь очоо бүр цухтаагаад алга болсон байх гэд нэг муу толгодын цаахан очоо харсан. Яг миний хажууд өөдөөс хараа сууж исэн. Тэгээд би тэгэхэд их гайхчихсэн. Энэ үнэг чи одоо ингээ цухтаагаад алга болчихдгоо ингээ сууж идэг бас. Саний мэдчихгүй яг хүүхэд байна гэдэг юм чинь. Нэг бол хүүхэд байна гэж намайг ойлгож ирсэн. Би ер нь гэхдээ анчад ярьдсан юм билүү. Үүнийг бол их мартамтгай. Жасмавч бол анч охин байсан шүү дээ. Гэхдээ тэгсэн чинь би чи юм ээ. Бас их аимхай байсан баг та. Нөгөө нэг тэр одоо юу гэдгийг энэ охтон зурнаас их айн л та баг та. Тэгэл айгаал гэсэн нэр цухтаагаал чихтэх юм болд гэсэн байхгүй. Тэгсэн чинь нэг удаа би манайхан ч тэр тал булгын аршаанд нэг юм гоё аршааны юмд явсан юм л да. Ээж маань билүү манайхны нэг л элэг мэлгэн муу гэл тэр тал булгын аршааш элгэн тэгсэн. Тэгээд тэнд очисон чинь манай гэрт дотор нэг юм 2 үлээ 3 жижигхэн огдоо байсан. Манай гэрт дотор нөгөө гэрээ шалгуу барьсан. Дээр үе айлвч ерөөсөө шалгуу дандаа гэрээ барьдаг гэсэн. Тэгсэн чинь би тэгээд хүүхэд байхад их сайн сандаг ийм дагшинд ингээ бор ийм дагшин дотор ингээ бид нар хоолоо иддэг байхгүй бид нар олонлоо идчих. Тэгээд ихэнх нь эрэгтэй хүүхдүүд юм чи. Тэгээ би тэр юуг мартцсан хэсэг хугацаанд яг тэр гэрс дотор гүйжсэн мартчихад. Тэгээ нэг эрг нэг гээд байдгийн манай сквадрын нэг модон тим юу бүх одоо юу гэдгийг тоогоо шанага бүх юма тавьдаг тим байдаг байхгүй. Тэрэн дээр дээшээ өндөгөө би тэгэхэд бас л бага байсан юм нэг 6 настай юм уу 5 настай байсан. Тэгээ өндөгөө дээшээ гэсэн хөл нүцгэн ихэнхдээ бид нар хөл нүцгэн явна шүү дээ. Хөл нүцгэн байж байгаа дээшээ ингээд нөгөө тагшаа тавих гээд ингээд өндөөсөн чинь нөгөө амт чинь миний хөлн дор орсон байсан байхгүй. Тэгээ тэр чинь мэдээж амьд юм чинь ялцгас гээд явж байна. Тэгсэн хаарсан чинь нүд бүлдрээд бүр баас мас гоочтой. Тэгээд нөгөөдгийг оршуулж яана гэдэг өө юм болоод хэдэн нэрхтээ дүүнээр дагуулаад тэгээд гүйдэг гэсэн. Бас тийм явж байгаа сонирхолтой садан зүйлүүдээ хэрэг таарч ив. Оюутан байхдаа нэг сони юм үзсэн. Скватер руу бид нар нэг Менингийн талаар явж байхгүй Дорн аймгийн юу бөөр нуур орох гэдэг. Тэгээ явжсэн чинь тэр үе чи хэцүү байсан да одоо шиг тийм гоё машин их сайхан байхгүй 53 ард дээр суугаад баахан оюутнууд явжсэн чинь би зээрийн янзганы наадан гэдэг юм үзсэн байхгүй. Аимшигтай гоё юм тий. Тэгсэн чинь тэр яадан ихэр зэрэг ингэдэм байлээ. Одоо ингээд зээрнүүд ихээ том газар ингээд аяйгуу том юм бөөрнгийн юм юу үсгээд одоо юу гэдгийг цаграг шиг юм үсгээд. Тэгээ тойроод нэг бас ингээд тойрч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ тойрог үсгэнгүүтээ хамгийн гадна талаар нь нөгөө зээрний чинь юунууд нь оомнууд нь байж байгаа. Одоо насрыг үтсэн эр амтан гэсэн үг шүү дээ. Тэгээ эр нь байж байгаа. Дотор талаар нь тэр өнгөрсөн жилийн цэнхэр он гэж байдаг байхгүй. Одоо нэгэсэндээ юугаар ярих юм бол ямаагаар ярих юм бол борлон гэсэн үг тийм цэнхэр он. Тэгээд дундуур нь дахиад нөгөө эмгэгчин жижиг одоо жижиг юмнууд нь одоо шаргачингууд нь тэгээд ээж нь бүр дотор талаар нь хамгийн дунд талд нь ингээд янзгнууд өсөрч байгаа байхгүй дээшээгээ.
амар том ингээ хол газар ингээ үсрээл дэвгцээл. Тэгээд цаагуур нь асар том юм гоё ингээ солонго татцсан ингээ менингийн талд гэхэр чинь цэлээсэн юм гоё тал газар. Тэгээ ингээ амар том ингээ солонго татаад бороо ороод дөнгөж бороо ороод манайхан бүгд бороонд н ороод унтцсан байсан. Тэгээ би угаасаа ер нь их тийм гачин ажигламтгаа ийш тийш юм марж авдаг ийм тийм сэргэлэнд охин байсан л да хөөгд байхдаа. Тэгээд харсан чи харин их юм айгүйх тийм хуй салхи шиг юм ороод ирэх шиг болсон байхгүй юу. Тэгээд гинтгийн ингээ харсан чинь зээрнүүд орж иж байгаа. Бүр сүргээр тэр ч одоо хэдэн мянгаар баг газар хөдлөж байгаа юм шиг зээр явдаг гэсэн. Одоо тэгэхэд хараа Нодлонгийн би 2009 онд судалгаанд дорнот руу явхад ерөөсө нэг ч зээр хараагүй шүү дээ. Бүтэн 2500 км газар тойроо тэргүүр яваад ингээ судалгааны ажил хийгээд бас юм цуглуулах санаатай явхад нэг ч зээр хараагүй. Тэргүүр дүүрэн хятадын одоо том тийм мухаа юуны үлдрэг инүүдээ тэр чи одоо нэг шатхуу матхууны юм байдаг л үү нефт мэт гаргадаг. Тим юмнууд ингээ том цамхгууд барьсан. Асар их дуу чимээтэй. Тэнд ерөөсө баг амьд байхааргүй болцсон. Тэгээд Монгол хүүхдүүд жихэр өхөр өдөр шиши гэж хэлдэг. Тэр ч одоо Монгол орнд ирчгтэй хятад болсон байх гэсэн үг үгүй юу? Хүн амтан битгэл хүн тийм болсон байна шүү дээ. Харамсалтай байна. Би жоохон байсан юм уу 10 жил хичээлээгээр гэртээ суугаад хичээлээ хийн. Би үзэг гаргахлаар тэр шонкор яг миний хажууд ирээд миний бичиж байгаа юмыг яг дагдаг байсан. Тэр шонкор ингээд хоншороор ингээд дагаа явуулдаг байсан. Би сүүлд ингээд зурангууд ингээд яг хойноос нь дагаад тэр их хөөрхөн шонкор байдаг гэсэн би тэрнийг мартдаггүй. Хоёрын хобби бол яа харахгүй байгальтай холбогдсон те ийм хобби яг байгаль дэлхийдээ энэ хоббигоо ингээд хийгээд ингээд амтнаа ингээд судлаа явж байхад бас бахархах тийм сайхан сэтгэлүүд зөндөө төрдөг байх. Энэ сайхан бахархалт сэтгэл үгээр нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. За тэг ер нь бол энэ байгаль судлаач байгальтай холбоотой явна гэдэг бол үнэхээр бол гайхамшигтай. Энийг бол одоо бүр үгээр хэлэхэд хэцүү байна. Нэр одоо юу гэдэг юм бэ? Хүн гэдэг амтан бол агааргүй бол үхэн. Тийм ээ. Усгүй бол бас амьдрах боломжгүй. Тэгэхээр зэрэг ерөөсөө тэр байгальтай холбоогүй ялангуяа Монгол хүн бол тийм ээ. Байгальтайгаа холбоогүйгээр амьдрна гэсэн ойлголт бол хаач байхгүй. Тэгээд байгаль дэлхий дээр бид нар маш их сайхан гамтай эдлэж тийм ээ. Тэр байгаль дэлхийгээ байнга хайрлаж нүдний зүсгийн мөрч одоо хайрлаж явахыг л энэ үзэгчдээсээ хүсье да. Дэлхий дээр одоо манай Монгол шиг энэ онгон сайхан байгалаар би л мэдхгүй хөдөөхээр давхиж явж байхад нэг эр хүний жаргал зүүхээр идэх шиг ямар сайхан байдаг те. Зүгээр утаа үнэрлээд голын ирэг дээр одоо хэвтгэхэд болоод ер нь би бол тэндээ тэгээд мөнхийн саад гэж байдаг те. Яг л тэрэн шиг л миний одоо ганц одоо хүсэж байгаа юм гэвэл одоо байгалаа хамгаалцгаа те. Хаангаантай юу гэдгийг одоо орчин хүн борлогонд яг зөвхөн одоо өөрсдөө тэрний ухамсарлцвал нэх ядаад ах юм биш шүү дээ. За одоо би өөрийнхөө энэ хийсэн хор шууныхаа чихмэлийг боловсрол телевизийн хобби клубын хамт олонд хугацаа ингэ бэлэг болгоод өгчихё. Маш их баярлалаа. Өчигдөр нөгөө энэ чихмэлийг хийгээд үзүүлж байхад нэг шохоорхоод харж ирсэн. Тэгээд энэ бүтээл манай хобби клубын хамгийн үнэт ийм үзэл байх болно. Тэгээд үзэгчид манаас манай хобби клубын дугаар олгоноосаас энэхүү үзмрийг үзэх боломжтой. Танд маш их баярлалаа. Үзэгчтэй хобби клуб нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт байгаль дэлхийдээ нэгт холбогдсон маш ховор хоббитууд оролцлоо. Дараагийн дугаараар эргүүлцгаая. Баяртай үзэгчтэй.